бид нар ямар ч байсан дэлгэрхий хэд дээр ирж гисэн байна. Одоо багштай золгоно гол өргөндөө арай морлог байна хүлээж яадаг чинь тэгэхээр н одоо ямар ч байсан хүлээж хагаад ирэхээр нь одоо морлоод хэрэг зэрэг танилцуулна да. За амархан байна уу. За сайхан зусч байна уу. Сайхан зусч байна. Улаанбаатар хотоос таныг зорино. Ирж байгаа тий. За ном хур ихтэй үйл ярамтай байна уу та. Оо яаж л ихтэй. За. Зуны ихэд сарын шинэ 15 ч одоо туудахгүй дохиолоо. Тий. Тэгээ энийг ухтаад бид нар бас нэг одоо багшийн дэрж нэг хонё боломжтой юу. За тэгээ зав зайн хэр таарж байгаа бол сүм хэд дээр байгаа бол бид нар ч маа сураг ажиг тавьж байгаа нь ирлээ л дээ. Тэгээ одоо өнөөдөр хонох зорилготой ирээд хэрэг зоргоо танд ингээ танилцуулж байгаа маань энэ юм байна. Тий. Тийм болно л доо. Ааха. Ажил ихтэй одоо хурал ном чуулган өдөр оройдоо их юмтай байна уу та? Тэг гайгүй өнөөдөр гайгүй маргаашнаас ер нь авшиг эхэлж байгаа. Авшиг маргааш нөгөөдөр 2. Зөв. Тэр 15-нд ямандгын авшиг тавих юм. Ярилцаад нэг хэсэг сууж та тийх үү? Тэгээ. За тий. Та ер нь эндээ суурин байна уу? Тэг суурин да. Ааха. Таныг одоо эндээ бас байгаа үгүйг бид нар наашаага нэлээ ажиг тавилаа л та. Зөв. Тий холбогдоод за ийшээ байгаа болов байхгүй үед нь таарч байгаа. Би таны чи одоо сошиалар хэсэг харсан. Америкаар бас нэлээ их. Америкээр өнгөрсөн өвөл явсан. Тийм бах нэлээ удаан бас явж байгаа дэрсэн. Шинэ жилээр. Тий. Тэг сар гарan болсон. Ааха. Олон хотоор ч явах шиг боллоо тий. Тий ер нь тойрсон шүү дээ бүр. Тийм баха. Олон хотоор яваад ирэх шиг болсон. Би сонноос бас надлан 11 сард Иллинойс ороод тэнцээ бас нэг хэд нэвтрүүлэг цувралаар бэлдсэн. Тэгэхэд таны их чинд нэг юм дохиолоор очих. Завшин дохиол. Та тэрийг мэдсэн үү? Мэдлгүй яах вэ? Ааха. Тэг үзсэн. Зөв. Тэг наашаа хилээд ийм нэвтрүүлэгт орсон гэд. Ааха. Тэг. National Park гэдэг юм чи манайхаар бол дархан заазтай газрууд. Ааха одоо үнэхээр тэрэндээ бол яасан ч байсан хүрдгүй юм байлээ. Ааха. Яагаад ч өөрчлөгддөг юм байна. Манай дархан цаацтай богдхан уул шиг бол болгоогүй нөө. Юу гэж тийм байна. Тэр чинь нөгөө тэгээд тэр чинь нэг л гаргасан шийдвэрийг дахиж өөрчлөлтгүй юм байна. Тий. Ялангуяа тэр хамгаалах ёстой тэр байгаль тэр юм хүмүүс бол өөрөөсөө нарийн хамгаалж идэм. Жилд тэнд чи одоо зүгээр нэг газраар л ихэд 7-8 сая жуулчин явж өнгөрдөг. Нэг гол газрууд орвол бүр ихэд тэрнээс илүү байх л та. Тэгж байгаа хэл та тий. Тий. Манай Монголын нандин шүтэнүүд хүртэл тэнд байна. Тэгээд тэнд чинь одоо тийм олон сая жуулчин ороод манай Монголын нандин шүтэнийг үзээд ингээ гарч ийн гэдэг чинь бас л их буянтай л гэж бодогдчихлаа. Тэрдийн баясгаал те. Судлаачд бол тэр чинь бүр тэгээ судалгааны ажил хийгээл тэргээрээ. Тэгэл тэр байгаль хамгаална л гэсэн бол ерөөсө тэр өөрчлөгддөг юм байна. Хин нэг нь аваад байшин барилга барьдаг ч юм уу. Ухаж төнхөд энэ доор одоо уурхай тэг байгалийн баялаг байна гэдэг ухтгүй юм л ерөөсөө яг тэр дархалсан бол дархалсан ч гэдэг. Зөв. Нутаг орны одоо хоёлаа гараад хоёлаа энэ хийд мэд одоо доторх одоо энэ хуучны тойр энэ төр бүгдийг үзэж явж болно те. Болгүй яах вэ? Тий, тэр мэрэгүүрээ явж сайхан танилцъя. Тэгээд оройн сайхан тухтай сууж сайхан хууч хөөрье дөө. Тэгээ. Тийм ээ. Тэгээ. За тий. Нэвтрүүлгийн ивент хөтлөгч Монжус чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент хөтлөгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Нэвтрүүлгийн ивент хөтлөгч технологиор түүчилж өв соёлоороо ялгарна. Дэдэш. Ивент хөтлөгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент хөтлөгч Monjus чавганы цай амны цангааг төгс тайлна. За дамдан багш битээр сая одоо өргөндөө ярилцсан дуусаа дараа нь одоо өргөндөө нэлээд тухтай сууж ярилцах болохоор одоо бас нар арай тонгоочоогүй байгаа дээр бас одоо хийдийнхаа эргэн тойронтой үүх түүхтэй танилцъя гээд одоо яг төв дугуун тий. Тий, манай Саянбат орон. Яг төв дугуун бол энэ Манчрын дугуйны. За. Тий. За. Яг энэ манай хийдийн яг гол нь байсан. Яг энэ тойрон дээр бас Манчрын дугуйн байсан. Одоо энэ Манчрыг баясгах сум гэдэг нэртэй. Тэгээд энэ Манчир бурхан бол оюун бэлгийн бурхан. Энд олон залуу лам нар одоо тэр үеийн коллеж, дээд сургууль гэсэн үг. Тэр үеийн одоо коллеж болон дунд сургууль, бага сургууль, дунд сургууль, их сургууль тэ байсан биз дээ. Тэр үеийн хийд том хүрээ хийдүүд. Тийм учраас энд олон залуу лам нар ном үзчихсэн. Тэгээ оюун хурцлна гэд
энэ Манчир бурхан гол шүтэнтэй энэ сүм. Тэгээ энэ сүмийг бол яг хэмжээгээр нь барьсан. Яг анх байсан яг тэр хэмжээгээр нь ийм дугуй. Ер нь яг төв нь бол тэндээ. Ер нь дэлгэрхийн хэдий одоо ингэ бүтцэн нь бол одоо анхныхын туур энд юм уу? Энтэй талтай юу? Тийшгээ харагдж байгаа туурнууд бол лам нарын сууц байсан. Зөв. Тэгээ нөгөө 37 оноос хойш энд тэр нэгдэлгээд тэгээ нэгдлийнхэн бас зарим энэ барилгыг ашиглаж байсан юм байлээ. Тэгж жагаад үлдчихгүй юу? Лам нарын суур. Тэгээ энд нэг хамгийн үлдсэн ганцхан дугуй нь одоо хуучин 37 оноос өмнө байсан энэ суврагны энэ наатлын жижигхэн. За одоо энэ наад харагдаж байгаа юу? Энэ бол яг одоо манай хийдээс үлдсэн ганцхан дугуйны. За. Тий одоо дугуй сүм. Ийшээ байгаа туйрууд гэдэг нь тэгвэл шал ондоо юм байна. Тэр чинь лам нарын сууц байсан. Тийм байна. Сая миний хэлсэн манчрын дугуй нь бол яг төв нь. Тийм юм байна. Тэгэнгүүт энэ дээр ийм довцог байсан байхгүй. За. Энэ довцог дээр багшийн одоо зарлиг болгосон энэ сүм Соёнбат орон гэдэг энийг барьсан. Энийг бол яг шинэ газар. Энд бол урд нь бол одоо довцог байсан. Тийм хаттай довцог байсан. Энэ хаттай довцгийг юм Соёнбат орон болгосон. Чулуугаар бариад. Тэр их хөргөө гэж сая манчрын дугны хажууд байгаад. Тэр бол ерөнхийдөө манай бас цогчин дугны суурин дээр энэ их хөргөөг байгуулсан. Тэгээ яг ингээд хуучны газрын зургийг харахад энэ төв нь манчрын дугны юм байл. Одоо ер нь та энд ирж шавлаад хэр удаж байгаа бэлээ? Таныг ирэх үе ч юм уу ер нь анх одоо эн чинь ингээд нэг айхтар хэлбэдүүлэлт үе яваад сүм хэдүүдийг одоо ингээд татан буулгаж исэн те нурааж боснуулж исэн тэр үеэс үлдсэн юм бол тун ховор байгаад тэгээд ер нь эргэж сэргээгдэх энэ газар одоо яг энэ хийд орон байх стома гэдэг энэ үйл ажиллагаа явуулаад таныг ирэх үе ч юм уу ер нь энэ орчин ямархуу нөхцөл байдалтай байсан юм бэ? Одоо битгэд ирээд яг 20 жил болж байна л та. 2005 онд тэрнээс өмнө 2003 бас ирж исэн. Энд ирж нэг бас нэг ширээний яслал хийчээд буцаж исэн. Тэгээд би ирж суурьшсан он нь бол 2005 онд ирж суурьсан. Тэгээд ирэхэд бол лам имэ гэд туйраас ахад. За лам имэ суужсэн. Тэгээд лам имэ маань өөр айл эзэн хөнгөө байсан юм уу те? Зарим нэг бас айлууд байсан. За. Тийм лам имэг бараадаад тэр бас айлууд байсан. Гол хариуцчихсан ганц хүн байсан. Гол хүн лам имэ дээр нь бүх юмгаа төлхөөр юм хумыг хадгалаад. Тийм тэгэл суужсэн. Үлдсэн юм хумыг тэгэл бүр одоо тэгэл тэр имэ гардуулж өгсөн да. Бид хэдийг ирэхэд бол энэ хуучин сүм өвгцөл бичиг үлдээсэн байсан. За. Бидний энэ 90 оноос хойш сэргээсэн хоёр сүм бол их хэцүү болчлоо гэд газар хөдлөлт болоод нэлээд энд үү? Тий. За. Тиймэрхүү цууралт энэ төр гараад тэгэхээр нь би шинээр барьсан байхгүй юу? Боолгож агаад. За. Хэрэглэх юмнуудыг хэрэглээд. Ер нь бол ашиглаж өөрийг нь сэргээх боломжгүй болсон байна. Одоо ер нь чулууг нь ашиглаж агаад. Чулууг нь ашиглаж агаад зарим юмнуудыг ашиглаж агаад манчрын дугныг шинээр барьсан. Тий. Ер нь бол ихэд нөхцөл байдал бол чангал байсан юм тий. Тийм ер нь бол энд чинь нөгөө олон жил бас ган зод нүүрэлцэн тэр үед. Тэгээ бид хэдийг ирэхэд өвс ногоо муутай ер нь их л юу тарчиг газар болсон байсан. Тэгээ багш маань айлдж ирсэн надад нөгөө зоригжуулаад одоо энэ чи эндээ ингээд суугаад байвал те та нар эндээ ингээд суугаад байвал үнэн газараа айдас тэдэлнэ. Тэгээ олон жилийн дараа болохоор газар нэргээд хүнээ айдас тэдэлнэ гэж айлдж ирсэн. Тэрийг одоо орчин үеийн ухаанаар хэлвэл хүн хүн амьдраад ирэх юм бол газартаа энерги өгнө, хүний энерги. Тэнгүүд газар орнуудыг хүнээ дагаа сэргдэг. Энергиэрээ тэтгэгдээд нэгсэн доо хүнээ дагаа сэргэн. Тийм байх. Хүнээ дагаа сэргээд ирэхлээр ч одоо бүр гоё байгаас дэшээ чинь бүр баг Швейцар шиг. Харин тийм бүр ногоорцсон байгаа. Энэ ер нь зуншлах зур энэ жилийн онцгой байна уу? Эсвэл одоо сүүлийн хэдэн жил. Иймэрхүү байгаа. Сүүлийн хэдэн жил ийм сайхан байгаа. Тэгээд энэ одоо миний багшийн айлдчихсан тэр айлдвар яг эргээд нөгөө газар орон чинь бид хэдийг энергиээр яг одоо тийм энергиээр тэтгэж яана гэсэн. Гоё чигшилтэй болоод тэг өвс ногоо нургаа цэцэг гоё ургаад тэгээд тарж байгаа моднууд маань ч гэсэн одоо бас хөөрхөн болоод мод их тарьсан таашаа. Энэ мянгаад мод тарьсан. За. Бид хэд би анх энэ
ийм л цөл газар юм байна да гэж бодож байсан байхгүй. Тэгсэн манай дундгой бол уулаасаа тэгэл энэ байгаль чинь өөрөө өөрийгөө бас ингээ нөхөн сэргээдэг. Тэгэл мал ингээ хоргодоод бод мал бараг байхгүй байсан бол тэгээ сүүлдээ бод мал чинь дорхноо л бас аривчт юм байл. Соёнбот орон гэдэг одоо шинэ барьсан гэдэг та тэгж штэ тий. Энийг одоо зүгээр бас та багшийн одоо яг одоо айлтвар сургаалаар ер нь энэ товцоо дээр юм байх ёстой юм аа гэж ингэсэн нөө эсвэл та өөрөө одоо эндээс за ер нь энд нэг юм байх ёстой юм байна. Энийг одоо нэг хэдүүлээ хийж гүйцэтгүүлэх гэсэн нэг юм бодол сэтэл байв уу? Тэг яг багш маань айлцсан сахиусанда нэг сүм барь гээд. Тэгээ зарил одоо энэ нэр нь өөрөө зарилгаар байгуулсан Соёнбот орон гэдэг. Тэр дээр нэр нь байгаа л да тэр. Тэнгүүд энэ яг энд ингэж харж байгаад уг нь энэ Манчрын дугны арт талын нэг сүмийн тойр байдгийн тэрэн дээр барьч тийм үү гэж бодож яснаа. Ер нь энэ нэг усан онгоц шиг юм загвар гаргаад одоо та дороо нисгэн гэсэн тий. Тэгээ дороо нисэх юм бол маш тодорхой харагдах. Дээрээс нь загварын нэг хараарай заа. Тэнгүүд одоо эн чин энэ дээр гараад ингээ харах юм бол асар алс харагдана. Ерөөс ингээ далаад явж байгаа юм шиг. Захгүй далаа шиг харагдана. Тэнгүүд би өөрөө явах ингээ нөгөө бодсон байхгүй. Яг энэ давцагтаар гарч ирээд ингээ зогссон чи ерөөсөө манай сүм энд байх юм байна. Яг харуул алтаа гэдэг шиг тий. Энэ тал нутгийг ингээ сахин суух юм байна. А яг нэг бол тал нутаг маань далаа. Бид хэд энэ чулуун хөлөг онгоцтой би шавнартайгаа ингээ ерөөсөө энд аялах юм байна гэж. Тийм бодол төрөл за энд шүүгэл зааж өгөл тгийг эхлүүлжсэн. Тэгээд энэ эхлүүлжсэн. Хэд онд эхлүүлсэн бэ? 2007 онд эхэлсэн. 7 он. Тэр яг тэр нөгөө тэр газараа шавын тавиал. Тэгээ багштай айлтгсан чинь бодлого яах вэ гэд. Тэгээ багш маань өндөр нас зооглсон байсан болохоор наашаага морилж ирж амжаагүй л дээ. Тэгтээ багш ингээд бас ингээ өөрийнхөө би тэнд нөгөө тэгээ багшийн зарилгаар би чинь тэнд бас нөгөө 4 жил гарan суусан. Тэр хаана юм бэ? Тэр энэ одоо энэ бөөрийнхи хашаалсан уу? Тэ энэ нэг гортогтой байгаа. За тийм байна. Би энд нямба эхлүүлээд манай дүү лам энэ сүмийг яг миний хэлсэн газар миний нэг хэлсэн санаагаар эхлүүлээд тэгээ би тэнд чинь нэнчингээ хийгээд энд сум маань баригдал. Та тэндээсээ гарахгүй. Тэнд гарахгүй л дээ. Анх нэг ийм юм барина гэд. Тэгээ нөгөө чулуугаар барина гэхлээр хүмүүс тэр үеийн барилгын компанитай хүмүүс тэр үеийн хүмүүс итгэхгүй байсан байхгүй. Одоо юу чулуугаар барилга юм барина гэж юу? Малын хороо ярих гэж байгаа шиг гээд. Тэгээ би болохоор урд нь Европ бор нэлээд яваад үзсэн. 1200 жил болж байгаа л гин 500 жил 600 жил болж байгаа л гин сүмүүд байдаг шүү дээ. Нэг бол нөгөө кафедрал одоо цайз. Жанжны хөшөө энэ ч байдаг нь ер нь ямар учиртай юм бэ? Энэ одоо яг хаана байсан хөшөө наашаа ирэв эсвэл энд зориулж хийлгэсэн юм уу? Яасан юм бэ? Үгүй энэ чинь манай нөгөө Сквадрын талбай дээр ирсэн. 1946 онд тийм үү? Талбай дээр залсан ч юм шүү дээ. Тэгээ шинчлээд сүүлд өөр Сквадрын ахиж шинэ хөшөө босгоход энэ хөшөөнөөс ирсэн юм уу те? Тэгээд энэ хөшөө нөгөө бас таксигээд хайцсан байсан аахгүй. За хотод. Тэгэхээр нь олж авчираад яг хотогчгийн хашаанд айгүй өрөвдөлтэй байжсэн. Би тэгээд багшийн маань мотор оролцсон. Манай багш хийлдсэн. Зөв. Манай дээд дүрийн завод өмнөгой энэ Сүхбаатар Жанжин, Хатанбаатар, Магсаржуу энэ бүгдээр их ойр дотн холбоотой байсан юм билээ. Тэгээд би бодож үзсэн байхгүй. Ер нь одоо манай дээд дүртэй ч холбоотой. Миний нэг багш барилдсан одоо Донжил одоо цанаа мэдээ Орон Данзан гэж юм байсан. Соёлын гаяа зүтгэлтэй. Гандангийн тэр дөнхөр татсан сэргээсэн. Гандангийн ловн байсан. Тэр сүүлд одоо дөнхрийн бүх юмыг зааж өгөл тэгэл бүх юмыг бүтээж өгöd морилсан л доо. Мундаг урлаг юм байл л дээ. Тэгээд энэ яг юм амтай юм шиг ингээл мишээгээл заримдаа мишээгээл заримдаа жоохон гондоохон юм шиг санагдаал байдаг шүү дээ. Ингээ харах бүрэлдэхүүн. Тий, харах болгонд. Одоо өнөөдөр бол их гоё тийм бишээсэн зэрэгтэй харагдчихжээ гэж. Тийм гоц. Яг энэ дөрөв туурай энэ тэрийг нэлээд жоохон засаад малгааны орой ер нь жоохон юм. Жоохон сэлбэх юм гарсан баха тий. Энэ арслангууд бас цуг ирсэн үү яасан? Тэгэлгүй яг 14 арслан. Харин тийм нөгөө яг талбай дээр байсан тий. Тий. Тэнгүүд энэ хоёр баг нь их гоё болсон. Энд чинь нэг баганда 17 8 юу орж байгаа юм шүү. Чулуу.
Энэ одоо ингээд цул өрсөн чулуун багнууд байгаа юу те? Тэгэлгүй яах вэ? Цул өрөөл. Дан чулуугаар. Энэ доод тал руугаа бас Сойрон жигсэн ер нь суур нь 3 м. Зузаан. За. Тийм чулуу. Тэгээ газар хөдлийн бэхлэгээ энтертэй. Жайг нарийн бас хийсэн. Одоо энэ хоролцсон бол яг энэ усан онгоцны яг заглаар байгаа шүү дээ. Хорлоо. Энэ чи бүх юм тэгээ тэн дээрээс гараад ингээ харах юм бол тэгээ хүн чинь бас нэг урам зориг сэргэн шүү дээ. Тий, айгу гоё. Гэтэ ер нь гарын гэсэн болон гардаг байх л да. Тий, энэ дээшгээ Ер нь бол тий яг нандин жоохон содар ном тэгэлгүй байх. бас дээдлээд тий. Тэгэлгүй байх. Аливаа газар ч бас нэг юм байж идэг. Алсаас их сайхан тод харагдал ороод ирд юм бэлээ. Тэг нь аюул эндээс их ингэж сайхан харагдана. энэ тал дээр чи за тэнд гараад ирлээ. Тэр харагдаж штэ гэл ерөөсөө. Аягүй сайхан дургаад гараад ирд юм бэлээ. Тий. Хичнээн одоо орчим тооны лам нар одоо тэгээ тэдрийг дагаад одоо бас янз бүрийн өөр ажил мэргэжлийн хүмүүс энэ төр гэдээ бас байх уу? Тэг 10-аад лам байна, 11 2 лам. За. Тэгээ манай ээж байна. Оо Тэгээ за. өвлийн цагт бол бид тэдээс өөр хүн байхгүй. Одоо ингэ 100 болохоор ажилчид ирээд тий ажилчид бид хэд энд бас нэг лам нарын сууц. Манай нэг багш маань энэ сүм байр гэж зарлиг болоод. За. Нэг багш маань болохоор чи лам нарын сууцыг байр гэж зарлиг болохгүй. За. Тэгээ би за сүмээ эхлээ барья да гэд. Тэгээ сүмээ барьсан. Одоо нэг сууцны ажил руу орох. Одоо хоёр дахь багшийн хоёр багштай би ер нь олон багштай л да. Гэхдээ гол шүтсэн одоо язгуурын хоёр багш байдیں۔ Хоёр өвгөн багш. Тэгээ тэр багш маань наваг тэр үе тэгжсэн чи бас жоох ухаан мутаа хүн юм да. Сүмэл барих гэдэг. Сүм бариад байна. Чи лам нарын сууцыг бариач гээл загнуулаад тэгэл энийг барьж хахад бас чимээгэл загнуулаад байсан л да. А тэгтээ нэг багш маань болохоор за чи сахиуснага сүмийг барья шүү гэд. Тэгээ би багшийн зарлиг юм чингээд хоёулынхын зарлагыг зэрэг явуулахаар бас нэг яхаа жоохон чадал татаад байдаг. Тий, харин. Тэгээ энийгээ барьчаа одоо энэ жил харин нөгөө багшийнхаа зарлагыг биелүүлээд лам нартаа нэг сайхан суудал сууц бэлтэж байгаа. Одоо энэ болохоор юуны өргөө? Энэ лаврын бидэд анх нөгөө 2005 онд нэрээ багштай зориулж барьсан. За. Швейцараас морилдог өвгөн багштай зориулаад. Зөв. Тий, тэгээ багшигаа энд саатуулдаг байсан. Багш маань энд саатаад ном айлддаг бидгээд их олон ном айлдуулсан. 12 жил морилсан. Нийт. За. Багш маань. Энд миний жоохон одоо ингээд юм жоохон хийж суудیں۔ Зориг морог зорох ч юм уу. Бүтээл тойрвол. Тий. Иймэрхүү маягаар багш маань энд саатдаг байсан. Одоо ямар бүтээл дээр явж байна да та? Энэ нэг юм Саманда Бадраа зорж байгаа. Энд гэхдээ өнгийн жоохон өөрчлөнө. Өөрчлөх жоохон өнгө жоохон дотгдсон байл. Ер нь одоо энэ урлан бүтээх энэ гарын дүүд одоо хаана эзэмшсэн бэ? Ингээ эзэмшигч өөрөө зүгээр л өөрийн сонирхол эрдмээр л явж байна тий? Өөрийгөө сонирхлоор жоохон зорж мураал. Тэрнээс их тийм сургууль сураагүй л тий. Яг бага ингээд байхад нөгөө төрслөхөрлөг гэж нэг ордог байсан тий. За тэр бүгдэнд нь л ордог байсан шүү дээ. Тийм бүгд тэр нь ордог байсан. Тэрнээсээ гитрээгөө. Тийм тэрнээс нь хэтрээгүй. Тэгвэл танд байгаа тэгэл бас нэг юм сууж юу байна л та. Энэ нутгийн хүн манай сампл ламд өгж явуулсан байна. За. Хийд дээр багшд нөгөө өргөрөөгээд хаанаас ч нэг газар бас л хэрэггүй болоод хаягдцсан байсан юм шиг үлээ. Зөв. Тийм тэгээ яг энэ бас түүхэлтэй тий. Архив руу ороод ч байгаа архиваас нь жоохон юмнууд авж уншсан. Тэгээ мундаг хүн байсан юм бэлээ. Сүхбаатар Жанжин гэдэг чинь үнэхээр бичиг үсгтэй тэр загтал бичгийн найруулга энэ төр бол бүр эртнээ тэр сонгодог бичгийн найруулгатай. Жамин гунганшаан байсан гэж байгаа. Жамин гүн гэж тий. Энэ одоо энэ судрын бичгийн хүрээлэнгийн анхны одоо тэргүүлэгч нь дайсныг одоо хөөж явах тий хөөж дарж явах үед ардууд бас өргөл өргөдөг байсан юм байна. Жанжинда. Тэгэл энэ 50 лангийн юм бүү тэр юмнуудаа цуглуулад дандаа ардын сургууль байгуул гээд нутагтаа ардын сургууль байгуул энэ тэнд ардын сургуулийн шав тавь байгуул гээд тэгээ өгөөд явж ирсэн. Юмнууд нь ч байж лээ. Ер нь бол эрдэмтэй зэвсгийн эрдэмтч гаргууд тэр бүр төрмөл тэр нэг юм бас дамжлага байсан юм байна. Тэр цэргийн ухаан тэр нэг тактик боловсруулах тэр яг гэр сургалтаар л ингээд дамждаг байсан юм байна. За ийм сайхан өргөө байна. Тийм багш маань энэ саатад номоо найлддаг гэсэн.
Та одоо гэхдээ ер нь гэр яг эндээ суурин байна уу? Эсвэл бас хот хийд хоёрын одоо дунд ажилтаа явна уу? Гэр тэндээ байна уу? Яаж шүү дээ. Одоо гол гэр чинь одоо энэ шүү дээ. Гол гэр эндээ байна уу? Тий. За. Эндээ амьдарч ижил энэ газар хөгжинэ. Тий. Хотод суугаад шигдээд байвал юм явахгүй шүү дээ. Тэгтээ бас хослуулахгүй бол бас явахгүй. Хоторж бас амжуулан тэгжээж бас энэ юу явна. Хослуулаа л. Ааха. Тэгээ гол яг үндсэн нутаг та яг аль дундгойн хүн аль нутгийн хүн байна? Миний төрсэн газар бол Улаанбаатар л да. Би чи 90 он хүртэл 6 дугаар анги хүртэл сурж байгаа л тэгэл лам болсон 90 онд. Ааха. Тий. Би чи Улаанбаатар. Манай ээж аав бол Сүхбаатарын. Зүг. Таны одоо яг унсан газар бол Улаанбаатар. Та хоёр нутаг нэг юм байна шүү дээ. Харин тий. Тийм байна. Тэгээд төв гандан дээрээ шавилсан уу та? Үгүй амар байсгаланд хийдэд шавилаад. За. Тэгээ амар байсгаланд хийдээсээ би Швейцар руу сургуульд яваад 96 онд 2000 он хурч ирээд тэгээ амар байсгалын хэд дээр байжгаад ном зааж олон залуу хүүхэд шавнарт ном зааж байгаа. Тэгээ эндээ ирж суурьсан. Тийм байхan. Одоо ингэдэг шүү дээ. За энэ ингээд удам нь эцэг маань лам байсан юм аа тий. Одоо өвөө маань юм байсан. Эсвэл аав маань одоо ээж маань аав юм хүн байсан. Ингээд нэг юм аль нэг талаасаа удам залгадаг үед юм уу нэг ийм одоо юутай одоо өгөгдөлтөй байсан уу? Эсвэл яг өөрөө ингээд яг хантан хитэн шавлах асуудал тань дээрээс үүссэн үү? Тэр чинь ер нь аливаа юм өгөгдөл бол хоёр янз байна гэж байна. Бурхны номоор бол за шинжлэх ухаанаар бол зөвхөн нөгөө ДНА те тэнд байгаа мэдээлэл тэрний нөлөөлөл тэгэнгүүт удамшлын өгөгдөл нэг байгаа. Яг таны төрөний хэлдэг шиг. Бас урд насны өгөгдөл гэж байгаа ш түүний тэр сэтгэл тэр сүнсийг дагж явж байгаа авьяас дотоод зураглал мэдээлэл тэгээд энэ цусаар гүйж байгаа нөгөө үе түмэн хитэн тэр бом мэдээлэл байж байгаа шүү дээ тоолшгүй. Тэгэнгүүт манай ээж аав хоёулангын талд олон лам нар байсан бэлээ бүр том лам нар. Манай аавын тэр ах нар наагц ах нар ялангуяа их алдартай лам нар байсан байна. Аавах тал руугаа гайгүй төрийн хүмүүс байсан. Төрийн хар хүмүүс аж зарим нь бас тайж энэ юм те төрийн талын тэр ээжийнхэн талын дөрвөн том лам байсан маа. Хоёр нь одоо юу гэдгийгдээд хоёр нь 10 жил аваад ирсэн. Ээжийн талд бас олон лам байсан. Манай ээж аавын тал. Тэгээд энэ манайх чинь ер нь тэгэл бас тэр ээжийн хулан зөв буян тогтох авраг гэж 10% шүү. Даншиг наадмын авраг. За сонсчихсон шүү. Бүр 10% шүү даншиг наадмын авраг. Тэм хүн байсан. Тэр хүн чинь Жобл сонгойг алгадаж явсан гэж байгаа юм да. За тийм үү. Тийм айхтар. Тэгэхээр тэр чинь нөгөө бас аль талаасаа те лам талаасаа тэгэл ер нь тийм удамтай байсан байна. Манай ээж аав улаас энэ гандангийн гунгай чөлн татсангийн жоргон хүн байсан мөн. Жоргон гэдэг нь тэр одоо ангийн дарга. Тэр зинданыхаа. Тэгээд би тэдэг байгаад нууцаар хуралддаг байлаа шүү дээ. Одоо энэ улаан засгийн үед коммунизмын үе гэж цаг хэцүү байх үед те. Бүгд бүгд өөрсдөө хар ажил хийн. Тэгээд одоо нэг энгийн ажил хийн. Ингээд жилдээ нэг нууцаар одоо тэр зинданыхаа жоргоныг ирж цугладаг. Тэгэхэд чинь би тэгэд баг гадаа нөгөө эргүүл цагдаа болж хараад байждаг. Янз бүрийн хүн харагдвал ээж аавд хэлнэ. Тэр үеэс яах вэ тэр үе чад. Тэгээ айхтар шүү дээ. Харин тэгээ олон юм нөлөөлж байгаа л да лам болгох тий. Тэгж л байгаа. Тэр удамч нөлөөлж гин өөрийн бодол санаа хүсэл зорилгоч нөлөөлж гин сонирхол язгуураас сэрсэн бодгал гэж нэг үг байдэ. Яг гоо тэр бол бүр олон утгаар хэрэгэлдэг. Язгуураас сэрсэн бодгал гэдэг чинь ингээд далд авьяас гэж байдаг байхгүй хүнд. Хүн болгонд байгаа. Танд ч байгаа, бүх хүнд байгаа. Тэр далд авьяас ямар авьяас тэгээ сайн муу янз бүрийн авьяас байна. Тэгээ язгуураас гэдэг нь болохоор сайн язгуураас тийм үү.
сэрхлээрээ зэрэг хүн одоо бод сэтгэл бодогддог ч юм уу, төрдөг ч юм уу. Ер нь номын мөр хөөе гэд тэ бүр нэг шолоодож зориг төрдөг. Тэр нь язгуураас сэрж гин гэж. Тийм байна. Тий. Язгуураас сэрэх тийм шалтгаан нөхцөл бүрдэхгүй бол нөгөө хураалттай буудаан үр шиг байж лээ. Ер нь цагаан морин жил сайн цаг ирнэ гэд 4-р огт манай одоо Жавцан дан бодох 4-р огт айлтцсан лүндэн байт юм. Цагаан морин жил сайн цаг ирнэ. Тэгээд яг тэр цагаан морин жил ирсэн шүү дээ. Одоо 90 он чинь цагаан морин жил. Тий. Тэрнээс 2-3 жилийн өмнөөс л өгцөл бол манай аав ярьж эхэлсэн байхгүй. Тэр их эртэлсэн байт юм уу? Тэр чин эртэлгүй яг уу. Тэр чин бүр 19-р зууны үед айлтцсан биз дээ. 100-д 19-р 100. Тэрнээс өмнө ч айлтсан байна бас. Нөгөө буун дуу гаргалгүй ийм ардчлал хийсэн гэд дэлхийд одоо ч гэсэн гайхыг тэгдэг. Тэр чин бас нэг Монголын нэг хамгийн том жишээ болж харагддаг. Харц одоо хувьсгалын тий. Инх тайвны тий. Тэр бол бас нэг төрлийн бахархал улсууд тэндээс чинь үлгэр жишээ авах гал суралцж гин гэж байгаа шүү дээ одоо. Яаж ингэж арчлал хийх вэ? Тэг хийж байгаа нөхдүүд нь суралцаад байна. Монголчуудын нөгөө язгуурын бас оюун санаа бас өөр хүмүүс юм шиг. Одоо энэ хөөрхөн хүү. За хин гэдгүү чамайг. Хин гинэ? Амба. Тий. За амба хүү одоо хэдэн настай? 10 настай. Энд одоо ийм би түрүү ингээд зур анзаараад байгаад багш ийм бага насны хөрхөн лам банд нар байна. Байна тий. Эднийг одоо яаж нутаг орныхоо одоо ингээд заа хүүхдүүдээ одоо ингээд багш танд одоо ингээд шав болгооруулъя. Энэ хийдтэй ингээд одоо тий номын дуу сонсгосон ийм хүн болёо гэж хот хүрээнээс ирж гин үү? Ер нь хааганаас ирж гин? Яаж сонгож шалгаруулж авдаг юм бэ одоо? Ер нь бол ингэн лам болъё гэд бас ханддаг байхгүй. За тэнгүүд нэлээд шалгалт авж жагаад өөрсдөө нь бас хүсэл зорилгыг сонсож байгаа тэгээд авдээ. За бас ирсэн болгонч бас тэгээд ирсэн болгоныг аваад байвал бас болохгүй тийм байна. Бас одоо дараа нь тэр чинь нэг болохгүй юм байлээ. Тэ. Ядуу юм чинь. Тэгэхээр нөгөө язгуур нь байна уу байхгүй юу нэг жоохон баг зэргийн дор хаяжлаг баг зэргийн өгдөлтэй байх хэрэгтэй. Тэ авьяастай байх хэрэгтэй. Тэр чинь тэгжээж яг нэг сайн лам болно шүү дээ. Онцт хүрдний 90 100 гэж байгаа. Техник, технологи 90 100. Энэний дэвшил ямар хурдтай байна. Босоод ирэхэд нэг өөр шинэ дэвшил гарцсан тий. За хиймэл оюун ухаанлаг нь. За тэгэл энэ захим энэ платформ дээр байгаа энэ бүх юм чи ерөөсө хүнийг хаашаа л бол хаашаа татчих шүү дээ. Хаашаа л бол хаашаа л бол хаашаа. Зөв юм уу, буруу юм уу? Зарим нь бол зүг буруугаа ч ялахгүй тийм шүү дээ. Тийшээ орж байгаа тийм янз бүр юм байна. Эндээ суугаад, эндээ дасаад, эндээ дуртай байна гэдэг чинь юу юм? Тэр нөгөө өгөгдөл гэдэг. Одоо таны түрүү яриад байгаа тэр өгөгдлүүд гений мэдээллүүд байна уу? Эсвэл одоо тэр оюун санааны мэдээллүүд байна уу те? Нөгөө дотоод язгуураас бас сэрх юм бол бүр л одоо мундаг хүн болно шүү дээ. Язгуураас одоо төгс сэрх юм бол бодисодоо болно. Тэ мэдээж тэр бол амаргүй ч гэсэн тийм одоо боломжтой. Тэгээ намайг анх ирэхэд л тэр лам имэгээ түрүү ярьжсэн. 60 хэдийн ямаа хонь хийдийн жасын мал гэх. Тэгээ одоо тэр маань нэлээд болцсон баг тэндээс гаргадах юм л дөө барагтаа бол. Тэгээд тэр энэ хүүхдүүдэд би бол тэрийг хэрэгтэй болоо гэж хараад байна. Тэгээд энэ адуу болохоор нэг хүн очиж ирээд бэлгэлсэн. За. Тэ. Том ачааны тэрэгтэй тэгээд янгууд нь би бодсон уулаасаа энэ бид чинь Монгол хүн тал нутагт амьдарч байгаа. Адуутаа бас харьцаа сураг. Ер нь амьтныг хайрлаг хүүхдүүд. Ер нь энэ хүүхдүүд чинь амьтанд их дуртай байдаг шүү дээ. Хүүхдүүд байгаа. Амьтанд тийжих дуртай. Одоо эднээс чинь загас тийжээж гин, шууд тийжээж гин. Хажуугаар нь тэр чинь нэг байгальтай л харьцаад байгаа. Тэ байгальтай харьцаад. Манайх нөгөө Японы кой гэдэг загаснууд. Тэгээд хоол нь эднээс ажиглана шүү дээ хүүхдүүд юу болж байна. Зарим нь жоохон биеинд игцэн байна л гэн. Энд чинь ингээ нөгөө байгальтай харьцах ухаан сууж яана л гэсэн үг. Тэгээд энэ адуу бол маш хэрэгтэй. Би хилээд байгаа юм бол адуу энэ нэгийг барайл унаал уулаар нэг дахиад ирэхэд чилээ гарчдаг шүү. Гарчна. Би ингээд нэг хөшөөд нуруу муруу хөшөөд байгаа бол тэгээд. Тэгэхээр Монгол хүн бол ер нь морио унжил авах хэрэгтэй юм байлээ.
Тэр үнэн багш. Зовоохгүй эднээс одоо бид хэд бол уян энтер гэж уян гэдэг ч бол уяач тустай хүн тустай эрдэм биш юм болж тий. Тустай бүр ухаан байж чадахгүй хүн бол мал зовоон адуу зовоон. Тэгээ энэ гурван адуу их хөөрхөн бүр дасцсан. Өглөө болго ээж рүү явж очиод нуухай харчуулчих чинь гэж байгаа. Тэгээ ламнар руу хар зогсож байгаа усаа хийлэг чинь. Тэгээд энэ усандаа дасглаараа адуу дасдаг гэдэг юм лээ. Нутаг гүйч магадгүй гэж жоохон айгаад ирсэн харин усандаа дасаад тий. Усандаа дасаад тэгээ ер нь нэлээд тогтчих шиг л боллоо. Бас бэлгшээсэн ухаан онгор морь. Одоо энэ хамгийн захад байгаа тийм ээ. Захад нь байгаад яг Жанжин Сүхбаатар манай энэ Жанжин Сүхбаатарын хөвшөөнд түрүүн харин тий ухаан онгор морь доонд байгаа шүү дээ. Хэд хэдийн янзын доо. Та түрүүнийг доо аялж байгаа нь бид хэдийн баг багтаа дуулж ирсэн доо. Тий. Ухаан онгор морьтой доо улсын Жанжин даа тий хүүхд багт болдог байсан доо. Тий. Тэгээ би нэг Бурадад явж байгаа. Бурад юмгэн надаа нэг дуу зааж өгч ирсэн. Довын чулуу гэдэг. Довын чулууг дориглууланхаа давтмалхан дахтаа ухаан онгор даяар олондоо алдаршсан Жанжины хөвгүн Сүхбаатар. Хадын чулууг харгалууланхаа хатмалхан дахтаа ухаан онгор хайртай л олондоо алдаршигсан Дамдны хөвгүн Сүхбаатар. Тэр имээ зааж өгч ирсэн. Та хэдийг аж тустай шүү гэдэг. Бурад хөгшин танд одоо ийм дуу байдаг шүү. Бас Жанжины тухай ийм дуу байдаг шүү гэж хэлсэн. Аль бүр хөлбөмбөрийн шинхэн бурад. Оо за. Өвөр Монголын хөлбөмбөрт ямар гоё явж байгаа. Надаас бүр асуусан та чи Дамдны хөвгүн Сүхбаатарыг таних уу гэд. Би жоохон мэднэ. Манай хийд тэр хөшөөн байгаа гэж бүр гайхаад. Тэгээ бүр хайлж исэн тэр юм ээ. Ойлаад. Тэгин тий. Дуу гиснээс за энэ нэвтрүүлэг дээр би нэг сайхан уран бүтээлч дүүгээ бас дагуулж явж байгаа. Тэгээд энэ сайхан газар оронд одоо байгалийн сайхан болгоныг л үзье гэсэн бодол байна л да. Гэхдээ бүгдийг яаж амжих вэ? Яаж барах вэ? Яг очсон сайхан газар болгон дээр нэг дууч дүүтэйгээ хоёлаа сайхан байгалийн тэр гайхамшигтай тэр гоё мэдрэмжийг нь авъя. Тэр сайхан авшиг энергийг нь хүртээ. Тэгээд сайхан ирч хүчээс хэрэгээ. Дүү маань бол одоо Доронтой аймгийн гаралтай манай соёл урлагийн сургуулийг дүүргэсэн. Одоо яг энэ нутгийн одоо гавьяат чулуун цэцэг гавьяатын гарын шав. Тийм уртын дүүч дууч юм одоо дүү маань одоо би бас танд золгуулчих гээд тий тэр хэлсэн. Тэгээд тгий яхаа илүү нэвтрүүлэгч орж болох юм уу надаас тэгээд байгаа. Одоо хамаагүй чи нэвтрүүлэгт ороод дөр сайхан ай бариараа. Энэ уужим талаас л үүссэн гэдэг байгаа шүү дээ малчаа. Ингэж сууж байгаа шүү дээ. Тий. За нааш манай дүүчээс тоглолтынхаа уцууцыг өмсөж. За багчтаас олгочих юм даа. Амар ээ. Амар сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайхан зуншиж байна. Уран бүтээл ариун уу? Ариун сайхан. Тантай уулзж байгаа да туйлын их баяртай байна. За үүсэнд дэлгэрэх болтугай. Маш их баярлалаа. Өөрийнхөөрөө ирч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Тантай энэхүү сайхан өдөр учран залгаж байгаадаа туйлын их таатай байна. Намайг Балбаатарын Үлзий гэдэг манай багшиг маань Цэрэнгийн Чулуун цэцэг гэдэг Дундгав аймгийн Үлзийд сумын. Тэгээд бас би өөрөө Үлзий нэртэй. Тийм ч учраас энэхүү хувь өрөөлөөр танд болон бүх хүмүүстээ мөн ихтгэлийн минь амар амгалан байх болтугай гээд Монгол Ардын уртын дуу Уяхан замбуу ТV нарыг хэмээх дууг танд зориулж байна. Маш гайхамшигтай. Ер нь бол давхар Үлзий хотог бүрдсэн сайхан өдөр та энэ дуугаа энэ тал нутагт нь зориулж энэ замбуу ТV хүм төрөлхий түн бүхэн зориулж дуулж байгаа учраас таны үйлс их дэлгэрэх болно. Тэгээ ер нь энэ уртын дуу гэдэг чинь яг л энэ уужим далаас л тэр малчаан ардаас л төрсөн гэдэг юм чинь та бол яг энэ жинхэнэ тайзан дээрээ л ирсэн байна гэсэн. Яг доктор төгөлдөр тайзан дээрээ жинхэнэ тайзан одоо энэ. Маш их баярлалаа танд. За тэгээ сайхан дуугаа сонсож дээ. Бүх үзэгчтэй ус зориулъя. Бүгдээрээ ус энэ сайхан авшигтай ерөөстэй газраас Уяхан зам ТV наран гэдэг сайхан урчин дуу хамтдаа сайхан бэлгшээ хүлээн оо.
Төхөөрөмжөнд ч асуудал гараа юу? Хэрэглэгчдийн хүсэлтээр 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжийг шинжлэх аян эхэлснийг сонссон уу? Өөр тохирсон төлбөрийн нөхцлөөр дэвшилтэд 3.0 шин төхөөрөмжтэй болно шүү дээ. Миний ажил дууслаа. Би явлаа. Дэвшилтэд 3.0 төхөөрөмж. Таны хэрэглээнд төгс зохицох олон давуу талуудтай. Шинэ төхөөрөмжөө олон төрлийн төлбөрийн нөхцлүүдээ сонгон хамгийн хямдаар аваарай. Альж нөхцлөөр авсан 180 мянган төгрөг хүртэлх буцаан олголттой. Дидиш. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийг бүтээгчсэн их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Хавн нүдэн. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. За хоёлаач өнөөдөр гадуур дотор нэлээ яриад явсан. Таны хам хангаж байгаа байлгүй. Би бас танд ивент итгэгч дэмжигч байгууллагын гарын бэлгийг өгье гэж бодож байгаа. Энэ манай Монжусийн маань өөрсдийн бүтээгдэхүүний дээжийг бас өгч явуулсан байна. Тэгээд ер нь бол хүн ер нь одоо бас нэг юм хоолоогоор ороод хотод руу орж одоо яаж байгаа юм аа бас бодож хэрглэж явах хэрэгтэй цаг одоо болсон байх шүү те. Юу ууж хэрглэх үү, хизээ ууж хэрглэх үү, яаж ууж хэрглэх үү, яаж идэж хэрглэх үү гэдэг юм аягүй сайн боддог болсон. Одоо монголчуудын маань ялангуяа энэ хүнсний дэлхийн эрүүл ахуй ойлголт бас сүүлийн жилд нэлээ өсөд байгаа болоо гэж би бас бодож байгаа. Тэгэхээр нөгөө нэг өнгөтэй зүстэй ингэсэн тэгсэн болгон л одоо сайхан юм бас биш шүү дээ тий. Тийм болохоор би одоо бас дэмжигч байгууллагуудаа бас харна, бодно тий. Тэгээ ингээд бас Монжусийн хамт олон маань бол бас энэ дугаарууд дээр дэмжиж оролцож байгаа. Энэ одоо Ара гээд та одоо мэдгүй нэрц тус гээд. Тэгээ уснаас бол би бас энийг сонгож явах дуртай. Энд чи одоо даралт бууруулна, ходоод дотор цэвэрлэн, хордлого ядаргаад тайлна. За тэгээ хүчин шүлтийг тэнцвэржүүлнэ гээд одоо бас олон давуу талтай. Би бас энийг бол хүүхдтэй их болох дуртай. Цэвэр үзмэн шүүс. Энэ нэг давуу тал нь нөгөө нэмэлт сахаргүй хадгалагч бодис ороогүй байдаг. Энэ өөр аягүй давуу талтай одоо жоох охиндоо уулах жишээ нэ. За тэгээд одоо энэ гүд гэж шинэ брэнд одоо луун жүржин жүүс. Одоо луунгийн шүүсийг бол хүүхдүүд аягүй сайн ер нь хэрглэж явах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд энэ цэвэр одоо луун жүржин юм шүүснүүд байна. За чавга мэдээж хотоо цэвэрлэхэд сайн. За энэ одоо бас нэг юм гоё усны сав өгч явуулсан юм шиг байна. Тэгээ одоо халуун цаг эхэлж байна. Тэгээ сайхан Монжусийнхаа бүтээгдэхүүнээр ам цангаж байгаа байлгүй алчаалаа тайлж амныхаа цангааг тайлаарай гэж гард болоо өгч байгаа юм байгаа шүү. За тэгээд одоо бас аял зугаалга эхэлнэ. Хөдөө гадаа хүмүүс их явна, таачтай хот хүрээний дунд их явна. Машин дотор хална ингээл аль болох нөгөө муудахгүй хамгийн сайн бүтээгдэхүүн сонгох шаардлага гарч байгаа шүү дээ тий. За энэ дээр бас манай Trust Trade маань хамт олон гарын бэлгээ өгч явуулсан байна. За тэгээд Trust-ийн хамт олон маань бол одоо энэ танилцуулганд байгаа шүү зэ багшаа. Тийм танилцаад үзэх юм бол одоо олон жилийн туршлагатай хамт олон чанарын стандартуудыг одоо бүгдийг хангацчихсан. Бүх ISO одоо стандартууд болон дээрээс нөгөө аюулгүй ажиллагааны нэгдтэй зэгийг илрүүлэх HACCP стандарт гэдэг дэлхийн ер нь одоо байж болох бүх стандартуудыг хангацсан Монголын одоо бас их шилдэг үйлдвэрүүдийн нэг. Тэгээд энэ дотор одоо гахаа утсан мах юу байгаа юм бэ? Бяслагт энтер гэл зөндөл олон хямнууд байна. Тэгээ бас шамнартайгаа хамтран зоглоорой гэд Trust-ийн бэлгээ бас гард төлөө өгч байгаа шүү. За.
Одоо ингээд барилгын ажил эхэлсэн байна. Эргэл мөргөлчдийн хөл ус нэмэгдээд эхэлнэ. Гэтэл яг бужигнах цаг яг одоо эхлэх гээд байна шүү те. Тийм сайхан. Энэ зуны дэлгэр цаг. Энэ жил харин энэ Нью-Йоркоос байгалийн түүхийн музейн хүмүүс ирнэ. За. Тийм болор цэцэг гээд мундаг эрдэмтэн ихч ирнэ. За. Манайх бид хэд чинь нөгөө хүүхдийн 10 хоногийн хөтөлбөр, зуны хөтөлбөр хийдэг. За. Ингийг ярилах. Хүүхдүүд ирээд яг нөгөө тусланд байгаа юм шиг. За. Хүүхдийн туслан гэж байдаг. Тийм. Тэрнтэй адилхан. Хийд дээр туслан. Бид ч одоо олон жил хийж байгаа. Тэгээ тэр үеэр манай лам хүүхдүүд болон зуны сургалтанд ирсэн хүүхдүүдэд тусланд ирсэн хүүхдүүдэд бас энэ палеонтологийн хөлөг хөрвөлийн музей, явуулын музей гаргана. Гой юмнууд болно. Хүүхдүүд ер нь зүрхээ хамрагдах уу? Мундаг хамрагдана. Тэгэл эндээс явахгүй л гэж гоо штэ бүгдээр. Тийм үү. Хоногоо сонгоч гэдэг. Уг нь анх 7 хоног байсан байхгүй. Хүүхдийн 7 хоног, буддист хүүхдүүдийн 7 хоног гэдэг нэртэй. За. Хийсэн. Анх бүр одоо бид чи анхныхыг нь 2006 онд хийгээд тэгээ би нөгөө нинчэнд суугаад ням бясалгалд суугаад тэгээд нэг хэсэг жоохон завсартсан. Гадаадын жуулчд бас их гайхдаг байхгүй энэ хүүхдүүд танаа энэ Монголд бол энэ хүүхдүүдийн мэдлж байгаа энэ хүүхдүүдийг ингээд сургаж байгаа ийм газар байгаа ямар гайхалтай. Европт бол хичнээн тийм байдаг ч гэсэн яг ийм одоо юу гэдэг Бурхан номын жол Европч нь том юм чинь. Ер нь яг бид хэд шууд одоо Бурханы ном гүн ухаан шууд тэгээ заахгүй штэ. Гол нөгөө үлгэр домог энэ Монгол хэлний тухай тэгэл энэ үлгэр туйлсын тухай ялангуяа Бодисатва нарын түүх намтар уншиж өгнө. Тэгээ хүүхдүүдийг би бас одоо энэ янз бүрийн видео контент энэ цахимаарчл одоо бүр элдв зүйл байна те. Үлгэр ярихыг сонирхдаггүй байхсан. Хүүхдүүдийн ерөөсө одоо ирж байгаа хүүхдүүд бүгдээрээ гар утсаа хураалгана. Бүр. Тэгээ өөрсдөө тэрэндээ баярлаад байгаа багш. Ямар гоё юм бэ? Хураалгыг гэж хураалгачаад тэгээ 10 хоног хурааж авна шүү дээ утсын. Тэг нь утасгүй орчинд байлгалж шүү дээ. Тэгээд ерөөсө гол хүсдэг зүйл нь тэр чинь одоо нэг 8 нас 9 наснаас л 18 хүртэл хүүхдүүд авч байгаа. Ерөөсө үлгэр яриулээд үлгэр домог яриулээд түүх яриулээ л гээд. Яриулах тэр аман ярианд их дуртай байт юм байна. Одоо ер нь яг ингээ хүн болгон яриад байгаа хэрнээсээ нэг л тэрнийг бүтээхгүй байх шиг. Тэг яриад байгаа уг нь бол ингээд хүүхдийн хүмүүжил хэрэгтэй, том хүмүүс ч гэсэн нэг хүмүүжил хэрэгтэй. Тэгэхээр тэрийг ерөөсөө тэгээ ингээ бусдыг ингээ шүүмжлээд нь штэ. Төр засгаач шүүмжлэхийн, нэгнээ шүүмжлэхийн. Урдаар бол ерөөсөө хүн өөрөө л өөрчлөгдөх ёстой тий. Сайнаар соёл дэвшилтэй болж өөрчлөгдөх ёстой. Тэгээд тэр дотоод сэтгэлийн боловсрол гэж тэр чинь бол ерөөсөө гэр сургалт болон их эцэг тэгэл одоо жишээлбэл одоо бид чинь тэр хүүхдүүд хүрээд ирэхэд лам багш нь бол ингээд сууж шít. Тэгэхээр ерөөсөө энэ гэр сургалтаар явж байна. Хүүхдтэй яг тулж харьцах тэр л их чухал юм байлээ. Тэгээ сэтгэлийн боловсролыг бол уулаасаа хүн гэр бүлээсээ олж аавна. Хүүхэд бол ерөөсөө 10 нас хүртлээр ямар сэтгэлийн боловсрол олсон байна. Ямар орчинд өссөн байна. Яаж төлөвлөсөн байна. Яг тэргээр насан туршдаа явна гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө манайхан 12 3 хүртэл тэ 10 нас хүртэл дураар нь эрхлүүлж байгаа л тэгэл нөгөө шилжилтийн насан дээр ирэнгүүт өсвөр насан дээр ирэнгүүт нь загнаад эхэлдэг. Үгэнд орохгүй байна гэл. Тэг айл хэдийн нөгөөдөг чинь үг сонсохоо болох тэр савн одоо хөмрөө тавьсан байт юм хаагдсан. Яг гоо тэгтээ тэрийг засч болдог л доо. Засч болдог. Одоо хэлж байгаа тэр юунууд бол энэ хүүхдүүд бол ийм хурдан За баярлаа. Ийм хурдан өөрчлөгдөд, ийм хурдан ингэж бас бид хэд ерөөсөө нэг арга нь олохгүй байсан. Одоо заавал дахиж явуулна гэдэг байнга явуулдаг хүүхдүүд ч бас байгаа. Тэгэхээр ерөөсөө хүүхэд бол маш хурдан юм хүлээж авдаг. Маш хурдан юм ойлгодог. Яг тэр үед нь л зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Тэгээ нөгөө их орон сэтгэлгээ гээл тэгж энэ чи ерөөсөө маш бүр энгийн юмнаас л эхлэн шүү дээ. Хөдөөч бай тэг хөдөө хэрж байсан нэг чихрийн цаа саяхгүй байх. Хөдөө хэрж байсан тэр нэг чихрийн цаа саявал тэр байгальд ямар хортой. Ажиллаж байсан бохио хаяхад ямар
ямар хортой тий. Тэнд чинь ингээл хорхоо шавж наалдаал ямар зовх ерөөсөө өөрсдөө тэр тавид бодоод үзгээл гэхэд хүүхдүүд бол шал өөр ажиллаж байгаа бохиож хаяхгүй бол. За тэгжээж л одоо энэ нөгөө их орон сэтгэлгээ гэдэг л эхлэх баг. Сайхан сэтгэл ер нь тэр их орон сэтгэл гэдэг юм чинь ингээл хүүхдүүдэд ойлгуулаад ирэх тусмал нүдэнд нь ерөөсөө цог залин насаал байт юм. Тэрий чинь л бид хэд хийх ёстой юм. Ер нь таны хэлж байгаа санаа бол их мундаг санаа. Бас бид хэд залуучуудад хийдэг байсан. Тэгээ жоо амжихгүй байгаа. Залуучууд гэдэг нь 18-аас дээш насны хүмүүст. Буддист. Тэгээ тэднээс бол бас их том тустай зүйл байд юм билээ. Ер нь яг таны хэлсэн шиг байнгын тийм тэр бол мэдээж том нүсэр ажил болно. Тийм зохион байгуулалт, менежмент. Ерөөсөө хамгийн эмзэг зүйл бол хүүхдийг сургам хүмүүжүүлэх тийм үү. Хүүхдийн тойл болох нэг айхтар. Ер нь бол цагаа тулах юм бол зарим хүүхдүүд чинь баг томчуулаа сургана шүү. Тийм болцсон байгаа. Алтаа таван богд руу битгий зам тавьяасаа гэж бодож байгаа. Тэр бүр энэ онгон дагшнараа байж ах хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил тэнд очиж хог овоолсноос болоод айгүй их бохирдож шít. Маш их бохирдож байна. Мөсөн гол маш хурдтай хайлж байна. Тэгэхээр тийшээ зорьсон хүн те алхаж, ядхнаа морь унж, тэмээ хөсгөлж очдөг болох. Тэгэхгүй засмал зам тавьчих юм бол манайхан тэр байгалыг бол орхон сүйтгэх юм байлээ дээ. Тэгээ бодоод үзэхэд юу хүүхдээ хүмүүжүүлэх те өөрсдөө хүмүүжээгөө байгаа юм байлээ шүү дээ. Ер нь бол нийтлэгээр нь ярьж байгаа шүү те. Хэн нэг одоо зааж байгаа биш. Одоо та заагаар. За цаавар би бас нэг бэлэг өгч. За сайхан орой хоол болсон байна. Би бас одоо бэлгийн дэд багро гэд манай одоо нэвтрүүлгийн банд итгэж бас ажиллаж байгаа юм байна багшаа. Тэгээд одоо Монголынхоо одоо жинхэнэ хөрс шороонд тарьж ургуулсан Монгол хүмүүсийн хүч хөдөлмөр ур ухаан шингэсэн. Гэхдээ олон улсын одоо Европын технологиор нь хийсэн. Бид ч одоо нэг юм одоо нарийн ногоо боловсруулахын тэр бас эртний юутай хүмүүс биш шүү дээ. Тийм газар дээр айлмрайлангийн. Тэгэхээр тэрийг одоо тэгж олон жил мэрэгчсэн тэр улс орноос нь технологиг аваад тэгээ Монгол хөрс шороондоо Монгол хүмүүсийн хүч хөдөлмөрөөр одоо бүтээгдсэн цэвэр эрүүл эко бүтээгдэхүүнийг бол манай Багрогийн хамт олон маань гаргаж одоо хийх юм байгаа. Энэ чинь далах салаад гэдэг би бол одоо өглөөний цайнд хэрэглэх маш дуртай. Хүүхдүүдэд өгөхөд их хамтрахын иддэг. За энэ гэдэг одоо олон шавнар байгаа. Тэд нартай бас нэг 20 зоог тий өглөө хоолнд нь бас Багрогоор дайлаарэ гэж багшд барьж байгаа юм байгаа шүү. Баярлаа. За бас дахиад гоё бэлгтэй. Энэ бод шим гэдэг ийм сайхан шин бүтээгдэхүүн гарсан байгаа багш. Тий энэ жерки гэдэг одоо яг энэ сарлагын хатаасан мах, энэ адууны хатаасан мах, үхрийн хатаасан мах гэдэг. За энэний амт бол одоо үнэхээр одоо ярих юм байхгүй. Тэгээд орц найрлагуудын хувьд бол маш ойлгомжтой. Чи нөгөө сарлагын цулмахыг хамгийн гол нь илүү дутуу амтлагч байхгүй. Яг ингээд давс сонгон цагаангаа перцээр амтлаад. Тэгээд энэ чи ингээд нөгөө хайлс махын нөгөө ялгаж салгаад тэгжиж хатаад юм ба штэ. Чи бас нөгөө хайлсаа хатаачвал дараа нөгөө хайлс нь одоо бүр л дагт харахгүй юм болдгий байл та. Тэгээд тэр мөрийн сайхан ингээд ялгаж салгаж хатаагаад одоо нөгөө аял зугаалга эхэллээ. Таны түрүүний одоо нөгөө хогоо хаяхгүй аялья гэд ингээд одоо нөгөө аял зугаалга эхлэхэд авч явахд хамгийн тохиромжтой. За тэгээд одоо хүнд бэлгэлэх гадаад руу авч явах үед тийм одоо энэ зүйлд их тохиромжтой юм сайхан бүтээгдэхүүн байлээ шүү дээ. За бас нэг амтрахын зооглоод үзээрэй гэж гардуул өгж байгаа шүү. За бодшим гэд. За сайхан хооллороо та. За сайхан. За одоо хөдөө ирээд гурилтай шил идэх гэдэг чи одоо нөр их тансаглал үстэй. Ер нь бол Монгол хүн энэ гурилтай хоолоо идэл ахт өвчин тусахгүй юм билээ. Уг нь бол би чинь тэр олон жил суухад чинь янз бүрийн юм идэхгүй шүү дээ нэг. Ингээл гурилтай шилөө хоол идэн тэгээ нэг гурилтай шил тий. Гурилтай шилийг бас ээж манай тэр Сүхбаатар аймаг лөө цагаан хоолоор хийдэг. Мах ихгүйгээр. Хоол гоё болно. Уулаасаа бясалгал хийгээд ирэхлээр их юм ордгоо. Тийм баг. Баг зэрэг хоол ид. Тэгээл яваад. Одоо тэгээд ер нь энэ Монгол хоолол уг нь идэдэвэл уг нь бол өвчин тусахгүй юм бэл. Янз бүрийн тэр нэг нөгөө түрүүний таны хэлсэн шиг дадаагүй хоолнод шүү те. Яг гоо тэгээ мэдээж органик сайнуд нь сайн л баг. Сайхан л да. бас бүгд нь хэлж байгаа юм биш. Органик л байх хэрэгтэй юм билээ ер нь.
Монгол холоо л ер нь идэж байгаарэ. Тий. Эрүүл одоо тэгээд хүмүүс ер нь идэж явах гэж байгаа юм а сайн анхаардаг болсон мөлий. Ялангуяа хүүхдэд өгж байгаа бүтээгдэхүүн бол тоо сайн анхаарч явдаг болсон аав ээжүүд. Аль нь зөв, аль нь буруу юу. Ваа ч янз. Дүүгийн алдар хэмэлээ. Сампл. Сампл. Лувсан сампл. Лувсан сампл. Лувсан даш. Лувсан сампл. За энэ чинь ер нь шавлаад удаж байна. Тэгэлгийнхаа олон жил болж байна. Олон жил болж байна. Яг энэ хий дээрээ ирээд 2005 оноос хойш гэдэг чинь 20 жил болж байна. 2001 оноос амар эсгэлэн дийдэд. 1 оноос 5 оны хооронд амар эсгэлэн дийдсэн бас. Эндээ бол бүр 20 жил болж байгаа юм шүү дээ. Эндээ бол 20 жил болж байна. За энд бол хамгийн удаж байгаадаа баг ордог бах тий. Ер нь бол жилийн 4 өдөр л эндээ. Тий, ер нь яг хаа тэгээд багшийн ажилд хийдийн аж ахуйн ажилд туслаад нааш цаашаа явдал судал ихтэй байсан. Ажил ер нь барагдахгүй биз. Гайгүй. Тэгэл энд ер нь зурагттай гэр байдгүй. Бага юм. Дидээс гарах уу? Гарнаа. За тэгвэл би нэг юм дидээшээ гарын бэлгийг өгөх гэсэн. Дидээшэнд хөрөмж маань шинжлэгдсэн байгаа. За тэгээд одоо киносан хуучин байдаг юмнууд бүгд л байгаа шүү дээ. Одоо ингээл 150 сувган байгаа, ухрааж нөхөх үйлчлэгээ байгаа, киносан байгаа. Нэг гой шинэ юм нэмэгдсэн нь 21 аймаг 330 сумын цагаагаарын мэдээг бүр дидээшээс ингээд тусдаа бүр нэг юм сувгаар цаг алдахгүй авдаг болсон. Одоо таарч нэг байнгын хөдөө одоо ингээл байж байгаа хүмүүс чинь цаг уурын мэдээг ингээл байнгын харж авахгүй бас болохгүй шүү дээ тий. Тэгээ энэ маань тийм гоё үйлчлэгээтэй болсон. Тэгээ дидээшээ хамт олон маань шинжлэгдсэн хөрөмж юм маань хит дээр заавал байрлуулаарэ. Тэднэрт маань өгөөрэй гэж дамжуулан явуулсан байгаа. Энийг бас дүүд өгч одоо баярлаа дидээшээ. Тий. Баагүй ч бол одоо яг энэ хийдийнхээ одоо бүхэл бидэртээ нөгөө холбогдоод ярилцаад ингэж байгаа бүх ажлын маань сандан маань зохицуулаад одоо бүх зүйлийг маань холбож өгсөн гол хүн шүү дээ. Тэгээ их маш их баярлж байгаа шүү. За баярлалаа тань. За баярлалаа. За бид нар бирлүүгээ тэгвэл нэг ороод үзчихье тий. За. Нэвтрүүлгийн ивент итгэгч технологиор төвчээж өв соёлоороо ялгарна. Дээдэш. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монжус чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент итгэгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Ивент итгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjus чавганы цай амны цангааг төгс тайлна. За та бүхэн одоо энэ зогсож байгаа өргөө бол их өргөө гэж байна тий. Их өргөө. Бадрагуу цагаан гэрэлт өргөө гэж. Бадрагуу цагаан гэрэлт өргөө. Гадаа тэр хаяг нь байгаа да. Тийм байна. Бас л мундаг том өргөө шүү. Тийм 2005 онд анхны том өргөө Монголд одоо 37 оноос хойш тэрнээс өмнө бол байсан л байгаа л да. Тэ. Яг энэ орчин үеийн Монгол улсад баг анхных нь хийгдчихсэн. Тийм. Тэгэл энэ гадаад руу захиалганд нэлээ хийсэн гэсэн. Одоо тэгээ энэ тэнд том өргөөнүүд их хийдэг болчих тээ. Тийм байна. Одоо бол их хийдэг болсон. Одоо бол төмөр зан гэж байгаа. Төмөр каркас зангэр энэ хийгээд. Тийм. Одоо бол тийм болцсон байл. Гоё болж байна. Гэтэ одооныхаа яг Монгол гэрээрээ шүү дээ. Тийм, модороо тийм. Яг Монгол гэрээ. Уламжилт аргаараа. Уламжилт аргаараа. 20 хаантай. Энэ хамны нүдээр 216 үнэтэй. Тэгээ 2 давхар тоон гэж хэлж болно л да тийм. Тий, 2 давхар тоонтой. Тэгэж одоо хэдэн ч багантай гэж явах юм тий. Тэгэж одоо тэгээд 20 жил болчихлоо шүү дээ. Баригдаад. Тий. Одоо би чинь буулгаж бариад байна гэж одоо хэцүү үстэй. Үе бас засан шүү дээ. Энэ чинь буулгаж хөдлөхөө тий. Тэгээ юм бол шат зангид нь нэлээд үсэр ажил болно. Тэг хаа. Гэхдээ бүрээсээ бол жилдээ нэг солиотой. Заавал нэг солих уу? Тийм 500 м цагаан 100 ямбуу орно орж штэ. 18 км ойж ийн гэсэн яг ингээд ойдлоо хэмтсэн чинь давхар ойдлоо явж штэ тэр чинь. Тэгэхээр бас юм биш үү? Тий. Тэг яг нэг Монгол гэрийнхаараа болохоор арчилгааг шаардлагданаа Монгол. Майдэр тэр гэж ярьдгүү тий. Майдэр ирэхэд майдрын тэрэг. Анх энд ирэл майдраа ирэх гэж бүтээсэн. Зөв. Тий. Сайн цагийг бэлэгдээд майдэр борхон иргэдэг штэ. Тийм. Одоо энэ 101 сарын 25-нд майдэр иргэн. Энэ жилийнхээ иргээг байгаа. Жил болгоно. Жил болго иргэн. Тий. Сайн цагийг бэлэгдээд. За тэр нь зориулдагцсан юм. Тий. Тэрэг байх юм тийм ээ. Ингээл одоо барай явдаг штэ тий. Дотор нь бурхнаа залаал. Энэ гэр ямар очиртай гэр вэ? Энэ заваад өмнө Жонжоны гэр гээд нөгөө юунд авч явдаг байсан баа.
аян давж явдаг гэр. За. Яг сууж исэн гэр нь аймгийн музейд бий. Зүв. Заваад амнаа. Арай жижиг аян давж одоогоор бол одоо Жонжоо гэдэг тэмээнд очичдаг. Яг гэрэлтэй бас жижиг 4 ханд. Жонжооны гэргээд тэмээнд очиад хөнгөн. Бургасан ханта бургасан үнтэй. Тэгэхээр их хөнгөө. Тийм байна. Хөнгөө. Аян заваад амнаа шүтэн. Заваад амнаа 140 жилийн ойгоор бүтээсэн. 2007 онд аймагтаа хамтраад. Тэгээ дотроос үншигтэй. Хүрлээр цутгаж хийсэн. Урд 1 см, ард 1 см байдаг нь ямар учиртай байд юм бол? Тэр багшийн заларж исэн сенти. Энэ нь болохоор багш надад хайрлсан. Энэ сентиг. Тэр би хийлгээд багшаагаа залж исэн. Тийм учиртай байж тэ. Та бол одоо эндээ их өргөнд уулзалт хорл одоо янз бүр юм болоход одоо эндээ л тийм ном 50 айлтах нь байна тийм маргааш нөгөө төр хоёр энд үү те? энд 50. За. Жигжид бурхны авшиг тийм байна. Өстө бас ховрын идэх та. Тийм. Энэ манай сахиус дорж өгдөн сахиус. Энэ сахиусыг энэ дээрээд бүтээсэн. Тий. Цагаан арслансан. Тий. Модын элдтэй байсан. Тэгээ модын элд бариулахгүйгээд модын элдийг би хайчаад энд хүрээд ирсэн чи эндээс газар доороос элд гарч ирээд. За. Тэгээ бариулсан чи яг таарсан. Тэр одоо энэ баруун гарт ирсэн байгаа төмөр элд юм уу те? Болд юм шиг үлээ энэ. Болд юм байна уу те бүр? Тий. Гаран дээрээ нүдтэй юм уу? Тэр энэ байна те. Бас юм түүхтэй. Тийм байна. Ярил их юм байгаа хаа. Тий. Тэгээ 16 найдан арахад. Зүв. За сайхан зусч гин үү та? Сайхан зусч байна. Сайхан зусч гин. За би тийхээ данг сайхан. Сайн байна. За одоо яаж вэ? Эндээ ер нь байнга суурин байгаад байна уу? Тэгээд болцуул эндээ байна да. Хүүтэрчээр бол төвөө бараад чинь уу яаж юм? Тий одоохондоо бас цаансараар эндээ бол дандаа л байна л да. За. Одоо эндээ тэгэл энэ тий ламнарынхаа бас нэг арын ажилтнанд тусны мөр болоод эндэгөр ирж очиж байгаа зочин гүйчдийг хүлээж авах ажилдаа ажиллагдал яваад байх шиг байна гэх юм тийм ээ. Би охин дээрт нь очсон та тэр дугаарыг үзсэн үү? Үзсэн. Америкт үзсэн үү тий? Тэгээ ээжигээ яриад манай их чинь бас тэнд огшчл байсан. Тий. Ядарч нь удаа гайгүй юу? Гүйгүй ядарсан байхгүй. Ээж ядарч гин гэж нэг ч хэлж үзээгүй шүү дээ. Тийм үү? Тий. Зууя бас нөгөө ярилцсан. Хэлжсэн. Ээж ядарлаа гэхгүй. Одоо ингээл хамгийн настай л их чинь миний хүү. Тэр нь хамт байдаг болохоор бүгдээрээ залуучуудтай байдаг болохоор эднэртэйгээ ажиллах. Дандаа хүүхдүүд хөөрхийн эднэртэйгээ байдаг болохоор над тийм янз бүрийн байхгүй. Сайхан байна тий. Ядарж гин гэж үг байхгүй. Стрессж гин гэдэг үг байхгүй. Тий. Энэ хийх. Тэгэхээр одоо ойлголт бодол ертөнцид байна уу? Эсвэл одоо бас одоо номын одоо юу бас одоо номондоо байгаа хаа. Номондоо л байгаа хэл та. Тий. Ээж бол бас насаараа цэрэг байсан байхгүй. Цэргэн ангид. Тийм үү та. Тийм учраас маш хатуужилтай байхгүй. Тэгээд ламнар бас дагаал хатуужилтай болол. Ер нь бүгж хатуучих хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл санаа зовж шүү дээ. Хүүхдүүд маань даарна. Одоо энд чи байхаас өөр арга байхгүй. Андаа олон хөөрхөн хүүхдүүдэд хаяад явчих болохгүй шүү дээ. Нартайгаа л хамт сайхан үйлжүүл хаваржаал халуунд нь хараалгүй. 35 жил одоо дагч юм. 90 онд итгэлтэй гараад одоо бол хийд орон ламнарынхаа хоол хүнс ховц сонор тэгэл эрүүл мэнд эртээдийн тэр Израилийн жуулчд асуугаад байлээ. Нөгөө эрүүл мэндийн анхан тусламж танад байгаа юу гэд. Байлгүй яг манай ээж цэргэн бүх анхан тусламж битгээл ингээд бичил мис заслыг хийжтэй ингээд бүр нүдний орой дээр гарч ирж шүү дээ. Тий. Одоо янз бүрийн нөгөө буглааг бол тэгээ ээж сайхан яачдаг чинь доорно. Одоо нөгөө Монгол аргаараа л янзлаа шүү дээ. Тэрнээсээ юм. Тэр жил нэг Швейцараас ирсэн Швейцар Германы эмчнэр ирээд энд хит хонсон. Бидэд уулаасаа нэг төсөл хэрэгжүүлсэн. Тэр Австри, Герман, Швейцарын эмчнэртэй сайхан төсөл хэрэгжүүлсэн их нэлхас энэ нэгдүгээр эмнэлгийн сэхэн энэ. Тэднээс ээжийг хараад бүр гайхсан. Нөгөө нэг барилгачны гар нь идэлцсэн байсан. Тэгсэн чи ээж тэр чи ясаар хаглаад нөгөө эхлээ тэр гадаад эмчнэрд үзүүлсэн чи юу шууд эмнэлэгт очиж хагалгаанд орох юм байна. Тэгсэн чи ээж харж байхад нь ясаар хаглангуутлаа
яс чинь нөгөө бохирдуулдгүй. Гурил тавьж байгаа бол маргааш нь нөгөөх нь зөв оруулж нөгөө гурил чи бүгдийн сороод авцсан. Нөгөөдөл чинь бүр ингээд гайхаад ингээд бүр ойлгох гээд хичээгээд байгаа байхгүй. Тийм юм ерөөсөй байхгүй. Чөмгөний яс хаглал тэг үзүүртэй ясаар нөгөө эдэгийн цоолж шахаж гаргаал тэгээ нөгөө тогооны тагн дээр чинь ингээд бунжигс нэрмэл ус гээд одоо би нэрлждэг байхгүй юу. Тэрүүгээр чи ариутгаал хоньны сүүл мүл нөх тосмос тавиал бооц. Тэр чинь нөгөө анх нөгөө тэр чинь 2006-7 оны үед арай жоохон юм хомс байсан үе л дээ. Тэгэл тэнгуү тэр гадаад эмчнэр бол бүр гайхаж байгаа. Ягаад гэвэл энэ зам ч ороогүй байсан. Тэгээ хот руу явна гэдэг чинь бүр нүсэр том ажил байсан байхгүй. Одоохтой адилгүй. Тэгээд хөрхөн хам мав нь буугаад тэгэл ер нь гайг болчихсон. Ер нь одоо ч гэсэн тиймэрхүү аргуудаа хэрэгэлдэ. Баргийн юмд те. Баргийн юм. Тэгээд бас сайхан хүлээж авсан явдалд нэвтрүүлгийнхаа баг хамт олон зүгээс болон за мөн телевиз үзэж байгаа одоо сая үзэгчдийнхээ өмнөөс бас баярлаа гэдгээ ихчдээ хэлье. Маш их баярлаа. За. Ивент тэтгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч технологиор түүчилж өв соёлоороо ялгарна. Дээдэш. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. За багш битээр одоо яг зарилгаар байгуулсан соёмбит дотроо орж ирээд одоо ингээд танилцаад сууж байна. Энд чи одоо яг ашиглалтанд орсон он нь бол хэдэн он бэ? 2017. 17 он тий. Энд чи одоо бас 10 жил баригдсан гэсэн. Би дөрөв танд ярьжсэн. Тий, баригдах процедур нэг удаа тийм байна. Шав тавьж ирсэн. Тэгээд 10 жил барьсан. Ёстой нэг чулуутай газар тулдаа нэг чулуугаар дутааг бах та. Тэгээ энэ чулуугдахтаа бас их сонгож авна шүү дээ. Аа. Тий. Тэгэл яг энэ засаагүй яг өөрөөр нь эвлүүлээд барьсан байгаа нэг. Тий. Засаагүй чулуунууд орж байгаа юм тий. Гүү. Тэгэл өөрөөр байгалаас цаанаасаа дуган барь гэж чулуу байж исэн юм байна л да. Одоо тийм л юм байна л да тий. Чулуу авсан газараас бараг дахиж нэг ийм зассан юм шиг чулуу ховордсон гэсэн. Тийм үү. Нэг талаараа энэ загвар нь юу байхгүй агууд байгаа юм шиг. Тань тийм мэдрэмж төрж байна. Харин тийм ер нь нэг тийм бясалгал хийхэд тэгээд энэ усны хархираа сонсогдно. Тэ агуу гаднах салхи сонсогдно. Хаяа бол юу ч сонсогдохгүй бүр. Нам бүр нам. Монголын үнэт зүйл Монголын нандин шүтэнүүдийг хадгалж байгаа учраас энэ чи яг учир утгатай болж шүү дээ. Ингэж ижил хадгална. Тэрнээс биш энэ тоосго юу ч юм бол барилгын материал бол нэг 80-аас 100 жилийн настай байт юм уу да. Тэгээ буулгаад энэ бол тэхгүй. Одоо Европ тэгээ хуучин Европод бол 1500 2200 жилийн болж байгаа. Зарим нь одоо энэ пирамид чинь жишээлбэл 5000 жилийн түүхтэй шүү дээ. Манай энэ сум гадна талаасаа бас нэлээд тийм пирамид маягтай байлаа тийм. Доороосоо тийм байлаа тийм. Тэгээ манай энэ тхийн малчин ардууд чинь бас чулуугаар хороо барьчихна. Түрүүн би танд хэлчихсэн тийм. Ааха чулуун хороо юу? Чулуун хороо. Чулуун хороо барьжсэн нөхдүүд чинь л энийг барьчихж шүү дээ. Тэгэхээр ирээд яг энэ барилга барьдаг хүмүүс хүртэл хурж ирээд хаанхын хүмүүсээр хийлгүү гадаадын компаниар хийлгсэн багтаа гэдэг байна. Энэ ерөөсөл хэдэн малчин залуучууд ирээл мэдээж тэр чинь ингээ нөгөө эхний нэг хэдэн сар бол тэр чинь дан сургуулалт болчихж байгаа. Бороо өрөөл буцааж нураагаал дахиж өрөөл дахиж нураагаал дахиж өрөөл тэгсээр байгаа л сүүлдээ энэ чулууныхаа тэр эвийн олчиж чинь гэж байгаа. А энэ эр чулуу байна. Энэ эм чулуу байна. Энэ ингэж тавигдана ингэж бүр технологи нь олчиж байгаа. Дээвэр нь нэс шилэн юм а тий. Шилэн шаттай. Шатнаас шилэн юм тий. Шатнаас шил. Тэгэл би өөрийнхөө шүлэг дуулалд дандаа болор орд гэж бичтээ. Ер нь бол эн чинь болорчсон боржин чулуу байхгүй. Ингээ гялтганаад ингээ харах юм бол болорчсон нөгөө каварц. Тий. Нийтээ ингээ бараг 4 давхар юм. Тий. Тийм байна тий. Тэгвэл энэ доод давхар нь бол лусын орон. Бид хоёр бол та хоёр бол хүний орон сууж байна.
Тэгээд тэр лусын орон гэд бас тэр юу гэж штэ. Ахаа нэг тэнд одоо юуг нь өгөөд нь штэ. Хоёр давхар тэнгэрийн орон гэж байна. Тэрнээс дээдх тэр сүншгэн сүм бол бурхны орон. Бараг сургаал ингээд уншихаар шүлэг гэхээс илүү ингээд тэндээс юм олоод авах. Нэг шүүрддэг хүн бол ингээд гээд харах, бодох, өөрийгөө засах, залах ийм зүйлсүүдийг олж авах тийм их сайхан бүтээл төрөлүүдийг та бас их оруулах юм. За тэгээд өнөөдөр хоёлаа бас тэр уртлын багшийн залгарч байсан. Тэр өргөөгөр ороход сайхан зургийн бүтээлүүд зураад бүтээж байгаа харагдаж байна. Бас энэ шүлэг зохиол төрөл нэлийн хувьд бас та одоо бас яг өөрөөсөө л ундарч байгаа зүйлсийг бүтээл болгон болгодгоо тэр тухайга. Тийм тэр шүлэг бичнэ гэдэг чинь нөгөө бичээдаа гэдэг ингээд суухгүй. За өнөөдөр нэг тийм яг ингээд сууж ялтай бясалгал хийгээд дуусна. Заримдаа нэг юм онцгой учрал болно. Заримдаа нэг сэтгэлийн бас нэг онцгой сэтгэл хөдлөл ч юм уу те гонигт автах ч байд юм уу, баяр хөөр болгох ч юм уу. Тэр үед зүгээр шууд ороод ирдэг байхгүй. Тэгэл тэрийг л буулгана. Тэгжээж л бичигдэх юм байл л дээ. Тэрнээс заа нэг юм бичээдаа гэж суух юм бол орж ирэхгүй юм шиг байна. Тэгжэл орж ирд яг нь миний ч мундаг гэж байгаад зүгээр ер нь ороод ирэхлээр нь бичээл. Одоо нэг ном гаргах гэж байгаа. Нийт 7 дэвтэр болж илээ. Тэр шүлэг дуулуудаараа. Тэгээ одоо ихийн бэлтгээ явж байгаа. Багахад бас нэг үе бичээд идэв гэсэн. Өөр жоохон байхад нэг 10-11 тентэр байхад тэгж байгаа л нэг 18 өстой болоод ирэхэд бас нэлээд битсэн. Бясалгал хийж хагаад төрж байгаа шүлгийг болохоор дуулал гэж нэрлээд. Зарим нь яг нөгөө яруу найргийн зохис таялгууны чанартай. Зүгээр ээжтэйгээ жишээлбэл ингээл арга үүрэл ингээл таны ээж ингээл явж хахад та юу бодогдох вэ? Тэр чинь тэгэл тэр чигээр өөрөө шүлэг явж байгаа юм чинь. Тэр чинь л одоо үгээр илэрхийлэнгүүд л тийм болчиход. Нэг шалтгаан нөхцөл бүрэлдэнгүүд ерөөсөө тэр чигээр юм сүзэгдэл чинь өөрөө зохис таялгуу яруу найраг болж харагддаг байхгүй. Улаасаа нүдэнд. Ингээ зүгээр л ингээ сууж байгаа юм чи өөрөө шүлэг алхаж байгаа юм чи өөрөө шүлэг болж харагдал. Тэгээ тэрүүнийг л одоо уран яруугаар илэрхийлэх. Тэгэхээр энэ монгол хэлэнд бас нэмэр болоосоо гэж би боддтой. Тэгээ энэ хэлийг бас хөгжүүлж явахгүй бол бас уруудчих үдэ гэж нэг хаяа боддтой. Тэгтээ яг энэ хийж байгаа юм өргөх байх гэж. Тэгээ цаагаараа жоогонд хувь нэмэр орох баг зэрэг ч гэсэн гэж бодоод байдیں۔ Шууд YouTube, Baby TV үзэл нэг өгдөө чинь шууд англиар яриад одоо шууд гадаад хэлээр яриад тэгээ мундаг гэж хүүхдүүдэд бодож ах шиг байна. Өгүүлдэ тэр ирээдүйд нөгөө зовлонгийн тэр үед ирээдүйд мэдэн шүү дээ. Нөгөө сэтгэлгээний хайрцагт орчих юм бол хайрцаглагчих юм бол тэгэл задгаа сэтгэж чадхаа байлаа л гэсэн. Тэгээ нэг юм тулга тойрсон гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс хэтрэхгүй. Энэ тал нутгийг мэдрэх мэдрэмж, тэгээ хөлгийн дэл дээр давхих мэдрэмж, тэр морины хөлсний үнэр ямар гоё байдаг те. Аргалын утаа энийг хэрвээ ойлгохгүй бол айгүй бол пүүпа бол чухал яа. Монгол хүн тэгээ аргалын утааг одоо малын баасны үнэргээд тэгээ шатаан тийм болж хойрвол тэгэл бүр одоо нөгөө ойд төрсэн сармагчин шиг л юм бол. Эсвэл эмгэнэл мөхөл болж. Эмгэнэл одоо бүр инээдэмж биш тэр чинь те. Тэгээ юу юм тэр чинь аим шиг үст. Соёмбын өргөөнд заларсан одоо ерөөл байгаа учраас одоо манай нэвтрүүлгийн итгэж та сайн мэдэх бах 5 нүдэн гэдэг брэнд маань ажилтдаг юм байгаа. Тэгээ одоо яг анх дугаар богод өндөр гигэн зан хазрын маань одоо зохиосон соён бүсгийнхаа одоо яг тэр тэг жаягаар нь одоо хийсэн энэ одоо соён бүсгийн дээжийг танд бас одоо энэ өргөөнд өргөн барья. За баярлалаа. Бэлэг дэмбэрлэн цаанаас их утга төгөлдөр сайхан нийцэж байна. За тэгээд энэ бас 5 нүдэнгийн маань одоо гаргаж байгаа гангар шаазангийн дээж тэгээд үргэлж сайхан эдэ ундаа элбэг дэлбэг хангалуун сайхан одоо байгаарай гэд бэлэгдэж одоо эдэний дээжтэй хамт 5 нүднгийнхаа бас аяганыг танд гартал өгч байгаа юм аа шүү.
Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэлжүүлсэн малыг үйлдвэрт хүлээж авахаас өмнө мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж дотоодын хяналтын лабораторид хим, микробиолог, мал эмнэлгийн магадлан шинжилгээнүүдийг хийж малыг үйлдвэрт нэвтрүүлнэ. Үйлдвэрийн бүх үе шатанд халаал стандартыг хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллах ба шулж ангилсан махны 60% эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлагуудыг хангасан хяам болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд үлдсэн 40%-ийг харилцагч уул уурхай, ресторан, байгууллагуудын захиалгаар нийлүүлдэг. Гарал үүсэл тодорхой халаал стандартаар бэлтгэсэн түүхий дээр хяам болон хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд нь HACCP шаардлага олон улсын хүнсний аюулгүй байдлын ISO 22000-2018 FSSC 22000 стандартуудыг баталгаажуулан хэрэгжүүлдэг. Trust Trade. Төхөөрөмжөнд ч н асуудал гараа юу? Хэрэглэгчдийн хүсэлтээр 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжийг шинжлэх аян эхэлснийг сонссноо. Өөр тохирсон төлбөрийн нөхцлөөр дэвшилтэд 3.0 шинэ төхөөрөмжтэй болно шүү дээ. Миний ажил дууслаа. Би явлаа. Дэвшилтэд 3.0 төхөөрөмж. Таны хэрэглээнд төгс зохицох олон давуу талуудтай. Шинэ төхөөрөмжөө олон төрлийн төлбөрийн нөхцлүүдээ сонгон хамгийн хямдаар аваарай. Альж нөхцлөөр авсан 180 мянган төгрөг хүртэлх буцаан олголттой. Дидиш. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Одоо манай дэлгэрхийн хэдийн хувьд одоо бас ямар одоо төлөвлөгөө ажлуудыг хийх гэж байна. Тэгээ нэлээд сайн бодож иж нэг ажил төлөвлөж байгаа. Тэр нь номын өглөг бол бүр хамгийн буйны дээд юм байна. Тийм учраас Ямандаг урхны авшиг тавья гэж байгаа. Маргааш бэлтгэл өдрөний шавнартаа бэлтгэл номоо хураад одоо авшигын бэлтгэл ном 50 тайлбар ном 50 гэдэг номоо тайлбарлаад нөгөөдөр яг бодит авшиг сойрох юм. Энэ 15 энэ буйны сар илүү их буйнд хичээх стан байна. Бурхан багш их тэмдэглэлт сар. Би өглөөр тусч бас нөгөө өөрийнхөө дотоод бяцлаглаа хийдэг. Дотоод бяцлаглаа хийгээд бас номоо хуртай. Тэгээ та хэд ирж хонж байгаа юм чинь. Та хэд өглөөс тэгтээ тэр завсраар нэг мордуулна. Оо тгийл та тийм. Өнөөдөр бас алс газараас зорж ирсэн та бүхэн манад сайхан алжаалаа тайлаад сайхан амраарай. Манай сампиллам та хэдэг миний анх сууж исэн нэг өргөө байгаа. Тэр өргөнд очиж сайхан амарчих гээд. За бидгээ тэгж өглөө юм та иртчихв. Хидгээд босох байна. Оо яг янз янз л байдаг. Маргааш бол би эрт тусна. За тийм маргааш хурал. Тийм байна. Хурлахуйтай авчихсан тийм. За тэгээ багшаас нэг за. Тэгээд янзын багч вэ. Яасан олон машин ирээ. Чи бас өглөө хүмүүс ирж таа. Ширэн дээрээ дэлгээс
Дэ шинхэн номын сайн байна уу? Ногоон авцсан дэлгсэн улаас хайлаас. Хайлмаг янз юм байна уу? Гой хайлмаг бол шин тоош. Ээж бүр 4 өнгөрөөд бостой. Тэгээ түрүүн би жаа нэг 5 өнгөрөөд босноо та. Өнөөдөр ер нь хөл их байхаар шинжтэй шүү те. Тэгээ өнөөдөр нэг маргааш бүр их болох уу? Ном. Тэгээ өнөөдөр ер нь бэлтгэл гээд 2 өдөр суух хэвээр бүтнээр нь авах хүмүүс. Тэгэхээр ер нь одоо ингэсгээд 11 миллион зүйл орчно. Яг нэг авчиг авах хүмүүс. Машинуудаа нэмэгдсэн ба шүү. Дүүн усны өглөөний цайны бэлэг өгье. За. Тий, манай энэ Monfood гэдэг компани хамт олон маань энэ эрүүл хүнс ялангуяа одоо өглөө хэрэглэх за тэгэл одоо нэг сахартай одоо нэг юм нөгөө хүнснээс болж өвчлөлтүүд их байгаад байна шүү дээ тийм ээ. Тэрэнд зориулсан одоо энэ Movios гэдэг брэнд гараад бас удаж ин л та. Тэгээд эднийх маань одоо ингээл энэ өвчлөлгүй болгох зорилттой тий. Гурвалжин будаатай, чанцаатай банд томлгийн. За энэ бол одоо эрүүл зутан одоо өглөө сүйтэй орой тархтай гэдэг бас нэг юм аян яваад байна. Бантан гэж тийм ч юм бүр. Тий. Энэ зутан одоо ингээд та шууд сүйтэй зуураад идчихэв. Тархтаа зуурж идчих болно ч. Ингээд өглөөний цайнд. Тэгээ энэ одоо цэнэглэгч гэдэг юм жимстэй жигнэмиг одоо маягийн тий. За. Эдгээр бол юм сайхан эрүүл хүнснүүд байгаа даа. Тэгээ Movios юм. Одоо бие бодож байгаа хүмүүс одоо хамгийн зөв хооллолтыг санал болгодог. Энэ эрүүл хүнсний бүтээгдэхүүн Movios брендийн олон юмнууд байна. Шаргал Movios-ны жигнэмиг жимстэй гэдэг. Таас нэг өглөөний цайнд бас хэрэглээд үзээрэй таалагдаа таашаалбал бас цаашдаа хүмүүст санал болгож за баярлалаа. Өгж байгаарай гэдэг. За. Movios-ийн арга билгийг. За. Өгж байгаа маа шүү. Зөндөө юм авчлаа да одоо. Эртхэн мордыг таах шүү. Би зүн олон бэлгэн авсан юм чинь би бас нэг бэлэг өгöd аа. Тэ. Багшин, манай багшин намтар зохиол юм. Тэгтээ энэ 13 их богдын намтар тэгээд манай багшин тухай 13 бүлэг нийт 26 бүлэг ном байгаа. Энийг танд нэг вапертэй цог барьж. За. Манай энэ хэдэд бас нэг вапер. Танайх ямар вапераар оногдсон? Минийх үү? Энэ юу н оногдсон бэ? Нэг тогруу. Тогруу юу? Тий. Толгойтой. Тэгээ энэ нэг логийн хөвгтэй байгаа. Энэ хэдэд. За манай багийн за маш их баярлалаа. Бидний бас нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань одоо зочин хамирт сайхан дуглан саатаж оролцсон явдалд туйлын их баярлалаа. Бүх үзэгчдийн өмнөөс маш их баярлалаа гэдэг бас илэрхийлээд бэлэг цай өдөр одоо ухтаж уулзсандаа би их бас ерөөл бэлэгшээлтэй сайхан тийм сэтгэл их өөдрөг буцаж байна. Тэгээ цаашдаа маань одоо явах зам бас дардан байх болтгоо гэж танд бас ажиллаа сайхан даатгаад, замаа сайхан даатгаад тэгээ мордё доо. За яа таа. За баярлалаа. За нэг цаа. За гэлээ танд. За.
За мордий доо. Ямар ч байсан зорьсон хэрэгээ бүтээсэн. Уулзах гэсэн хүнтэйгээ уулзлаа, ярих гэсэн зүйлээ сайхан ярьлаа. Тэгээ одоо ер нь шөнийн 15-нд өгсөн учраас эргэл мөргөлчөд их хэрж байна. Тэгээ ер нь яг багштай ингээд ярихад бол бас ярих ёстой юм а ярих. Ярихгүй ёстой юм а яриад яах юм бэ гэдэг ингээд ер нь бол өөрөө ингээд хэлж байна. Тэгэл одоо тэр шүгдэн сах өсөлтөв янзын одоо өмнөх тэр ингэсэн тэгсэн бясалгал би олон юмар ярьсан. Тийм учраас одоо бол тэр нэг талтай гарсан болохоор тэр тухай яриад байгаа. Хоёлоо өөр зүйлээсээ тухай сайхан ярилцъя гэж. Тэгээ сайхан ярилцлаа. Тэгээ та бүхэнд бас таалагдсан байх гэж бодож байна. Тэгээ дараагийн дугаарт магадгүй танаа тооны. Баярлалаа.